Торонтодын гонигт түүх. 1507 онд Португалийн иргэн Педро Маскаренас энэтхэгийн далайд арлууд найсан хожим түүний нэрээр нэрлэгдсэн билээ. Тэдгээр нэглээд энэтхэг хүрэхэд дамжин өнгөрөх тохиромжтой станц олж байснаа. Удалгүй залхай балмад этгээдүүд ховдог зарцаахаа мэд түүгээр дүүрчээ. Хөлөг онгоцны багууд энэтхийн альтергийн ой мад дох амьд болгоныг алж хядан хүнсний нөөцөө сэлбэж байлаа. Өлсгөлэн осон цэргүүд асар том ястамлхийг бүгдийг нь эдэж дуусгаад Торонтод руу орчээ. Португалчууд тэдгээрийг доодоо харин нэлээд хожим ирсэн голландчууд Торонт гэж нэрлэдэг байлаа. Шахаж бордсон, агталсан дахиашиг тарган, болих чихтэй сонин шувууны эв хавгүй байдлыг тэр үед илэглэн шоолдог байв. Арчаагүй Торонтод хажуугаараа өнгөрөн өчүүхэн тайрмал далавчаад ивэн хүмүүсээс зогтож зайлах гэж ямар ч дөрвгүй оролддог байжээ. Хөлөг онгоцны хөндийг дүүртэл үхсэн амьд Торонтод чихдэг байсан ажээ. Голландын нүүдэллэн суурьшигчид Маскарены арал руу гэрийн гахай, муур бас хар самж бич авчирч байв. Тэд хүмүүсээс доргүй Торонтын өндөг ангаахайг чармаан устгах болжээ. Тэгээд хүн амьтад бүгдээрээ нийлээд 18 дугаар зууны сүүлч гэхэд доодоог бүгдийг нь хөнөөсөн байна. Музей дэх хэдхэн өрдмөр арга яс, Голландын зураачдын зурсан зураг дээрх дүрс, бас Торонт шиг сүнмэл гэсэн зүүрөг эд бүгдэл гайхамшиг шуунаас эдгүй үлдэж хоцорчээ. Амьтан судлаачид Торонтын тухай их биш зүйл мэдэж амжжээ. Цацагт хяруулаас өндөр, асар том тарган болхийн шувуу тагтааны хувилбар байсан бололтой. Торонтын халдсан толгойг том дэгэн хошуу чимэглэж харин сүүл далавч байх газарт нь том биш багц үд цохож байжээ. Маскарены олторгийн Маврики, Реюнен болон Родригес 3 арал дээр Торонтын 3 өөр зүйл амьдарч байсан бололтой. Маврикийн буюу хар Торонт нь өөрийг нь их бага ямар нэг хэмжээний ур чадвартай дүрлсэрсэн 10-аад зураг хөргийг тооцохгүйгээр хэд хэдэн яс сарвуу хошуу мэтийн амьтан судлаачдад хамгийн үнэтэй өвийг үлдээжээ. 1599 онд Адмирал Ван Нек анхны амьд Торонтыг Европт авчирсан байна. Адмиралын эх орон Голландд жигтэй сонин шувуу дуу шуутай бахархал төрүүлжээ. Түүнийг гайхгүй байж чадсангүй. Ялангуяа түүний хачин маягийн гаднах байдал зураачдын сонирхлыг татжээ. Тэгээд ч Питер Холстейн, Хофнагел, Францын Франкен болон бусад нэртэй зураачид ч Торонтын зургийг сонирхон оролдох болов. Тэр үед ослогдсон Торонтыг харж зурсан хөрөг 14 гарсан гэлцдэг юм. Өөр нэг амьд доодоо хагас 100 өнгөрсний дараа 1638 онд Европт орж иржээ. Энэ шувуу нэг хэлбэл түүний чихмэл зугаатай түүхтэй юм. Торонтыг Лондонд авчирч хүссэн бүх хүмүүст мөнгөөр үзүүлдэг байлаа. Тэгээд шувууг өгөхээр арсыг нь авч түүнд сүрэлж гисэн байна. Хувийн цуглуулгаас тэр чихмэл Оксфордын нэг музейд очиж тэнд тоосон дарагдсан буланд бүхэл бүтэн 100 жил хэвтэж байв. Тэгээд 1755 оны үйл музейг харгалзагч үзүүрийн их тооллого явуулахаар шийдсэн ажээ. Тэрээр шошго дээр арк гэсэн утгагүй бичиг бүхий тал нь хэвэн хорхоод идэгдсэн шувууны хит реалист чихмэлийг удтал эргэлзэн ажиглажээ. Дараа нь түүнийг овоолсон хог руу хаяхыг тушаасан байна. Аз болоход тэр овооны хажуугаар нилээд боловсралтай хүн тохиоллоор өнгөрчээ. Тэрээр санамсаргүй олзолсондоо гайхан Торонтоос үлдсэн бүх зүйл болох дэгийн хошууд толгой болох сарвууг хогноос татан гаргаж үнэт толцоо аваад ховорцсон зүйлийн аймаачин руу яаран одсон байна. Хожим нь аврагдан үлдсэн сарвуу толгой аль альны дахиад гэхдээ энэ удаад маш их хүндэтгэлтэйгээр музей хүлээн авсан ажээ. Торонтын гонигт түүхийг сайн мэдэх хүний нэг Вилли Лей. Энэ бол луу маягийн цорын ганц тагтааны чихмэлээс үлдсэн дэлхий дээр цорын ганц нандин зүйл гэж үзэж байна. Харин Кембрижийн доктор Джеймс Гринвей сүнсэн шувуудын тухай ганц сэдвт төгс сайн зохиолдоо Британий музейд бас нэгэн хөл Копенгагенд хэзээ нэгэн цагт Маврикаас авчирсан маргаангүй амьд доодоогийн толгой бий гэж баталсан юм. Маврикийн арал дээр тэнд сүүлчийн Торонтыг 1681 онд харцгаажээ. Гэтэл 100 жилийн дараа арлын орсон согчид тэр нэгэн цагт төрлөх нутгийг нь ойд пүүжинтэй агталсан дахин амьдарч байсныг хэдийнэ мартсан байв. 18 дугаар зууны сүүлчээр байгаль судлаачид Торонтын уул мөрийг хайж Маврикийн аралд ирж лавлахад бүх хүмүүс гагцгүй эргэлзэн толгоос гисэрч байжээ. Малчид ч тариачид ч ноёнтоо манад ийм шоу байхгүй хизээч байгаагүй гэцгээж байв. Урам нь хугарч бачимдсан доодоог эргчэд юу ч үгүй хоосон буцаж байлаа.
Гэтэл Кларк нутгийн домогт итгэлгүйгээр мартагдсан агталсан дахиаг шургуу ирж хайсаар байсан бөгөөд уул давж намайг туулж өргөст ботонд олон хантаазаа урж газар малтаж голын огцом хэрэг гуул жалгын дарагдмал шороог ухаж байв. Шургуу ирж хахад аз заавал таардаг. Тэгээд ч Кларкт аз таарч нэгэн намаг дотроос том шувууны бөөн яс ухаж гаргажээ. Ричард Оуэн эдгээр ясыг наривчлан шинжилж тэдгээр нь дронтих болохыг нотолж бас Герман Рейнхартын төрүүн тогтоосон жигтэй сонин дронт бол тагтааны төрөл маргаангүй болохыг баталсан билээ. Өнгөрсөн зууны сүүлээр Маврикийн арлын засгийн газар Кларкийн нээсэн намагт илүү улс ууртай малталт хийх захирамж гаргажээ. Дронтын баггүй яс түүгээрч зогсохгүй хэд хэдэн бүтэн арга яс олсон нь эдгээр дэлхийн зарим үзэн хамгийн үн цэнтэй цуглуулга бүхий танхимыг чимэглэж байна. Маврикийн хөрш Реюнион арал дээр цагаан дронтоор алдарсан билээ. Тэр дронт нь өөрийн хар төрлийг бодвол хагас 100 жилээр илүү зовлон туулжээ. Сүүлчийн цагаан дронтыг 1750 онд алсан бололтой. Реюнионы дронт Маврикийн додоогоос ялгаа бага байжээ. Гагцхүү, нэлээд сайвар дуу, бараг цагаан байсан бололтой. Дронт амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг байсан учраас түүнийг Даянч дронт гэж нэрлэдэг байжээ. Бүр онцгой зүйлийн түүгээрч барахгүй зарим шинжээчдийн үздгээр өөр төрлийн нэгэн дронтыг бас Даянч гэж нэрлэдэг байв. Энэхүү хоёр дахь Даянч Родригес жижигхэн арал дээр өөрийн үеэ өнгөрүүлжээ. Далавч нь бусад дронтынхыг бодвол нэлээд урт. Далавчны нүзүүрт бялтад сумны хэртэй ямар нэгэн гайхалтай бөөрөнхий эрх болгон дээр нэгээрээ цухууж байдаг байв. Дронтууд өөр хоорондоо зодтолдохдоо энэхүү сумаар нүдэлцдэг байлаа. Түүгээрээ нохооноос ч мултран зайлж чаддаг. Бас сүрхий хацдаг байжээ. Жигүүрт Даянчийн хошуун жижиг биш. Дэгээрхэг хурц нэлээд өвдтөл хацдаг байв. Ингэхээр тэдгээр нь тийм ч их арчаагүй амьтад биш байжээ. Бас тэр нь махчин байдалтай, ургамлын тижээлтэнд баг зогтсон, айлгын сүрдүүлэх шинжтэй байлаа. Дронтууд гагцхүү, навч, үржимс, модны үрээр хоолдог эцгээдэг шүү дээ. Гэвч даруухан цагаан хоол нь одон орны судлалаар алдарчхад ч тэдэнд саад болсонгүй. Тэнгэрдэх одны ордыг Родригесийн дронтын нэрээр нэрлсэн юм. 1761 оны 6 дугаар сард Францын одон орон судлаач Бингэрэ нарны гэрлийн дэвсгэр дээр суур гаргийг ажиглах ажиглалтыг Родригест нэг хэсэг хугацаанд явуулжээ. 5 жилийн дараа түүний найз Лемоне өөрийнхөө найзын Родригест байсан дурсамжийг үеийн үед хадгалан үлдээхийн тулд энэ арал дээр амьдардаг гайхамшигт шувууг хүндэтгэн луу хилэнцгийн хооронд нээсэн шинэ бүлэг оддыг Даянч хэмээн нэрлэжээ. Түүнийг тэр үеийн заншил ёсоор бэлэгтэй дүрсээр зураг дээр тэмдэглэхийн тулд Лемоне тэр үед Францад түгээмэл болсон Бриссоны шувууны судлалыг лавламж болгосон байна. Бриссон өөрийнхөө номд дронтыг оруулаагүйг тэр мэдлгүйгээр шувууны нэрсэн жагсаалтаас Солитария буюу Даянч гэсэн нэрийг хараад уг шувууг хичээнгүлэн хуулбарлан зуржээ. Тэгээд бүгдийг бодлуулан зураг дээрх шинэ оддыг бараа сүрэхтэй додоогийн оронд сүр багтай цармын хөөндөөн дүрсээр тэмдэглэсэн байна. Цармын хөөндөөн эдгээр Европын өмнөд хэсэг зөвлөлт холбоот улсад Кавказын чанад дундад Аз, Тэнгис хавийн өмнөд нутагт амьдарч байна. Энэ удаач дронтод аз таарсангүй. Хэд хэдэн үүлийн өргөө золгүй явдал түүний түүхийн эцсийн хуудасны инэдэмтэй төгсгөл болсон юм. Миний өгүүлсэн 3 дронтоос гадна хуучны жуулчид, байгаль судлаачид додоогийн хэд хэдэн хувилбарын талаар тодорхойлон бичсэн байдаг. Гэвч орчин үеийн амьтад судлаачид эргэлзэн тэнэгэлцсэний дараа эдгээр дронт нь эндүрснээс төрж бий болсон гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Үнэн хэрэгтээ тэд хизээч байгаагүй юм. 17 дугаар зууны сүүлчээр Маскарены аралд очисон Францын далайчин Лего Родригесийн Даянчийн тухай бас ямар нэгэн гайхамшигтай авраг дронтын тухай дэлхийд дахинд мэдээлсэн байна. Легогийн нотолсноор түүний өндөр 6 фут байжээ. Бас түүний өд нь ягаан байв. Лего нийл дэглийг дронт гэж эндүрсэн бололтой. Бусад хоёрт хуурамч додоо нь Голланд хэлнээс зарим очийг буруу орчуулж Нидерландаас нүүдлэн суурьшигчид дронтыг нэрлэх болсноор бий болжээ. Сүүлчийн дронтыг 18 дугаар зууны бүр эцэст Родригес арал дээр алжээ. Энэхүү үнэмшмээргүй шуудын нэгэн ч гэгээр нь соёлдсон 19 дугаар зууны хүртэл амьдраагүй юм.